Camtasia програмд сорилын асуултууд оруулах функцүүд байдаг. Англиар quizzing and surveys гэж хэлдэг. За энэ нь цахим видео хичээлийхэд үзэгчтэй гэдрэг холбоо тогтоох, англиар feedback үүсгэхэд сайхан хэрэгсэл болж өгдөг. Энэ хэсгээр бид сорилын асуулт эсвэл шалгах асуултаа видеог хэрхэн хийх, экспортлох болон энэ сорилын үр дүн яаж хүлээн авах тухай ойлголтыг үзэх болно. Camtasia дээр хийсэн сорилын асуулт бүхий видео TeachSmith Smart Player тоглуулагчийн тусламжтайгаар тоглуулдаг гэдгийг юуны өмнө анхаарахыг хүсэж байна. Smart Player-ийг ашиглах 3 энгийн арга байна. Нэгдүгээр screencast.com гэсэн сайт дээр Camtasia дээр хийгдсэн бүх видеонууд Smart Player-ийг ашиглаж тоглогдно. Хоёрдугаар та өөрийн вебсайт дээр Camtasia дээр хийсэн бүх видеонуудаа Smart Player-ийн хамт апплод буюу илгээж тоглуулах боломжтой. Видео болон сорилын асуултуудаа SCORM стандартаар багцлаад SCORM-тай зохицож ажилладаг LMS буюу Learning Management System рүү илгээх 3 дугаар арга байна. Ийм 3 аргаар бэлдсэн сорилын асуулт бүхий видеог тоглож болохыг бид одоо мэдэж авлаа. Одоо Camtasia дээр сорилын асуултууд хэрхэн бэлдэхийг үзье. Сорилын асуулт үүсгэхийн тулд хэрэгслүүдийн панел дахь Interactivity гэсэн мөр дээр товшино. За энд 2 сонголт харагдаж байна. Нэгдүгээр сонголт нь хугацааны панел руу оруулах гэж байна. Англиар Add Quiz to Timeline гэсэн icon байна. Дээр нь тавшихад сорилын асуулт бүхий ногоо маркер хугацааны хуваар дээр үүснэ харагдаж байгаа ба видеоны аль ч хэсэгт чирч аваачж байрлуулах боломжтой. За хоёрдугаар сонголт нь тухайн медианы тодорхой хэсэг рүү оруулах арга байна. Тухайн хэсгээ сонгоод Add Quiz to Selected Media гэсэн товч дээр товшно. За медианы энэ хэсгээ ийш тийш нь хөдөлгөн байрлуулж болно. Тухайн медиа хэсгийн дээр болон хугацааг харуулсан зурвасын доор Quiz Mode буюу сорилын асуулт идэвхжсэнийг харуулсан зурвасууд үүссэн энд харагдаж байна. Энэ зурвас дээр товшоод шинээр quiz үүсгээд явж болно. Сорилыг үүсгэх горим. За англиар quiz mode баримыг on эсвэл off болгохын тулд тэр дээш харсан сум дээр товшино. За off болж байна. Дахиад нэг тавшихад on болж байна. Ногоон гүхий тухайн quiz-ээ сонгоод шин чанарын панелд сорилын асуултанд өөрчлөлт хийж болдог. Энэ зарим мөрнүүд цаанаасаа тохируулагдсанаар бүглэгдсэн харагдаж байна. Type мөрнөөс сорилын асуултын төрлийг сонгоно. Question хэсэгт асуултаа бичнэ. Answer гэсэн хэсэгт байж болох хариултуудаа бичээд зөв хариултын өмнөх радио тавчийг төвчүүлж өгнө. Display feedback сонголтыг төвчүүлээд гэдрэг холбоо эсвэл харилцан ажиллагаа үүсгэж болно. Зөв байвал чааш өргөжлүүлэх, буруу байвал гарах мессежийг бичиж өгнө. Сорилын асуултыг буруу хариулвал видеоны тодорхой хэсэг рүү очих үйлдэлийг зааж өгч болно. Дахиж нэмэж асуулт оруулах болвол Add Question товч дээр товшин нэмэлт асуулт оруулна. Сорилын асуулт оруулж дууслаа гэж үзвэл энэ товч дээр товшин урьдчилан харах боломжтой, превью хийх боломжтой. Хугацааны хуваар дээр гүгч толгойг гүйлгэхэд Canvas дээр асуулт гардаггүйг анхаараарай. Шин чанарын панелд Options icon дээр тавшиж Quiz name мөрөнд асуултын нэрийг өөрчилж болно. Үзэгч сорилын асуултанд хариулсан үр дүнгээ үзэх, оноогоо харах боломжуудыг идэвхжүүлж өгч болно. Сорилын асуулт бүхий видеог нийтлэх, за publish хийх болвол share гэсэн товч дээр товшино. Эндээс screencast.com эсвэл local file гэсэн мөрийг сонгоно. Local file мөр дээр товшие. MP4 with Smart Player гэсэн төлөвүүдээс эсвэл Custom Production Settings гэсэн мөр дээр товшиж сонголт хийн. Энэ сонгоноос MP4 Smart Player за хаалтан дотор HTML5 гэсэн сонголтыг хийж өгнө. Next товчийг товшоод за дахиж товшоод ингээд Quiz Options сонгох дээр сорилын үр дүнг мэйлээр авах төлөвийг идэвхжүүлж өгнө. Шалгах багшийн мэйлийг бичиж өгч болно. Viewer Identity гэсэн хэсэгт үзэгч өөрийн нэр, мэйл хаягаа бичих эсвэл нэргүй байдлаар хариулах боломжийг сонгож өгч болно. Quiz Appearance гэсэн товч дээр товшоод
асуулт хариултын явцад гарах мессежүүдийн текстийг өөрчилж өгч болно. За монголоор бичиж болох юм байна. Сорилын асуултууд бүхий видеого SCORM стандартаар багцлаад явуулъя гэвэл Report Quiz Results using SCORM гэсэн төлөвийг сонгоод SCORM Options гэсэн товч дээр товшноо. За эдгээр мөрүүдийг IT хариуцсан мэргэжилтэнтэйгээ зөвлөж яагаад бүглэх боломжтой. Тохируулга дууссан гэж үзвэл Finish товч дээр дарснаар Camtasia сорилын асуулт бүхий видеог бэлтгэж өгнө. За Macintosh компьютер дээр сорилын асуулт бүхий видеог нийтлэл хийх болвол Share гэсэн товч дээр товшно. Эндээс screencast.com эсвэл local file гэсэн мөрийг сонгоно. За local file мөр дээр товшъя. Файл формат мөрөнд Export to MP4 гэсэн төлөвийг сонгоод Export as web page мөн Include quiz гэсэн идэвхжүүлгийг идэвхжүүлж өгнө. Include quiz гэсэн мөрний хойно байгаа Options товч дээр товшно. Мэйл хаягаа бичих болон мессеж текстүүдийг энд оруулах боломжтой юм байна. Сорилын асуултууд бүхий видеогоо SCORM стандартаар багцлаад явуулъя гэвэл Include SCORM гэсэн төлөвийг сонгоно. За тэгээд Options товч дээр нь давшаад SCORM-тай холбоотой мэдээллүүдийг оруулж өгч болно. Тохируулга хийж дууссан гэж үзвэл Export товч дээр давшина. Camtasia програм нь Smart Player бүхий видеог веб зориулж нийтлэх болно. Эдгээр файлуудыг өөрийн веб хуудас эсвэл сургалтын удирдлагын систем буюу LMS руу явуулах боломжтой. Энд жишээ нь сорилын асуултын хариу үр дүн ийм байдлаар цахим шудангаар ирж болохыг харуулсан байна. За мөн results.teachsmith.com гэсэн сайтаар орж онлайн горимд үр дүнг харах боломжтой.